Одоо өөрөө энэ төрийн данхлаг бүтцээ хизээ өөрчлөх вэ? Яаж өөрчлөх вэ? Энэ саналаа оруулж ирэх үү? Энэ таны онцгой бүр ерөнхий сайдын. Одоо их хурлын гишүүн бол засгийн газрын бүс бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай санаачлах ирэх байхгүй. Хэрвээ оруулж ирэхгүй бол иргэдээ би бас уриалмаар. Одоо таны санаачилсан дебетишн дээр өргөдөл гаргаж болно. Энэ засгийн газрынхаа бүс бүрэлдэхүүнийг багасгах, энэ дарга нарын тоог. Нэг бол дарга, нэг бол ядуус гэдэг л боллоо Монгол улс. Тэгэхээр энэ дарга нарын тоог цөөл гэдэг өргөдөл эсвэл иргэдэн санаачлах хэрэгтэй юу? Та эсвэл өргөн барих хэрэгтэй юу? Ийм маш тодорхой хоёр асуулт. Танаас асууя. Андуураагүй бол таа ч гэсэн бас одоо энэ төрийн албанд энэ тодорхой асуудлуудыг шийдэхэд бас тодорхой саналууд гаргаж ирсэн, төсвийг та танилцуулж ирсэн. Гэвч энэ ажил одоо үргэлжлэн явж байгаа. Төрөмжийн компаниудын түвшинд явж байна. Нүүр ашиггүй зардлыг танах ажил явж байна. Сая төсвөөч гэсэн бид бас ахаад нэг их найдаар танлаа. Ер нь Монгол улсын бүх төсвийн түүхэн төсөв дандаа тэлжсэн болохоос биш. Төсвийн зардлыг тонсон, орон тойг багасгасан шийдвэр ганц гаргаж байгаа юм л. Манай засгийн газар түүхэндээ анхудаа 2.2 их найдаар төсөв таньж данхайсан бүтцийн орон тоог зардлыг хэмнэсэн юм бодлого хэрэгжүүлсэн. За ингээ өнөөдөр хэлцэх асуудалтай холбоогүй ч гэсэн ер нь бас энэ хүрээнд харин төсөвт өөрчлөлт хийж нэгэд энэ нэг тогтцсон засгийн газрын бүс бүрэлдэхүүнийг өөрчлөх бол өөрөө асар их зардалтай байдаг. Нэг яам тамгын газар нэг машин унаатаа ноцолдсон үр дүнгууд эсрэгээр ихээхэн зардал гаргадгийг одоо та сайн мэдж байгаа. Одоо яамны хэлүүлэхэд тамга тэмдэг цаас хэвлэл албан бланкаас ахуулаад тэгээд ширээ сандал бүх юм бужигнуулаад агаал төрийн албаг бужигнуулаад хоронтой бөө юм болж идэв. Тийм учраас мөрийн хөтөлбөрөөр тогтвортой хэрэгжүүлэхийн тулд тэр өмнөх засгийн газрын бүтц цул үндсэндээ хөвөрө ажиллаж байгаа. Түүнээс биш тэр үндэсний хороод шатандаа бол оронтой цомгтсон талаар тодорхой мэдээллийг улсын их хурлын гишүүдэд тодорхой товрогтоор танилцуулсан байгаа. За энэ жилийн төсөв батлагдаж гисэн бас нэг их найдаар төсөв урсгал зардлыг бол таньж багш хэмжээний цалинг нэмсэн. За тодорхой хэмжээний заашгүй хөрөнгө. За лодо самбог гишүүн асуулт асуулаа.